Стамбул хот дахь Орос Украины уулзалтаас үр дүн гарч чадсангүй. Европын холбооны гишүүд болох Польш, Румын, Португал улсад нэгэн зэрэг ерөнхийлөгч болон парламентын сонгуулиуд зохион байгуулагдсан байна. Пап 14-р Леог Ромын католик сүмийн 267 дахь тэргүүнээр албан ёсоор өргөмжлөлөө. Бүгд найрамдаа Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эхний хаалт мэтгэлцээ болсон байна. Арам тэрэг зөвштэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид AFP агентлагийн албан ёсныг сурвалжтайгаар тэгээд дахинд өргөж байгаа цагийн мэдээллээс танил өргөх болно. Зүүн Европын хямрал буюу Орос Украины дайны нөхцөл байдал инхий яриа хэлэлцээрүүд хэрхэн үргэлжилж байгаа талаар хөтөлбөрийн эхэнд багцлан мэдээллээ. Өнгөрсөн 7 хоногийн хувьд байлдааны талбартч төр дипломат орчиндч төр онцлог үйл явдлууд их байна. Мөн өнөөдөр Америк нэгдсэн улс болон Орос улбаны улсын ерөнхийлөгч нар Улаанбаатар хотын цагаар оройн 10 цагийн үед уцаар ярих гэж байгаа талаар албаныхан мэдээллээ. Яриа хэрхэн өрнөсөн талаарх нээлттэй мэдээллийг та бүхэнд маргаашин шууд хөтөлбөрүүдээр өргөжлүүлэн мэдээлэх болно. Тэгэхээр өчигдрийн тухайд Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Ром хотод Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance-тай уулзсан байна. Энэ үеэр талууд Дональд Трамп болон Владимир Путин нарын уцаар ярих гэж байгаа тухай хэлэлцсэн гэж албаныхан AFP агентлагт мэдээллээ. Энэ бол Володимир Зеленский болон JD Vance нарын хоорондох хоёулахнаа уулзаж байгаа анхны тохиолдол. Мөн одоогоос 3 сарын өмнө цагаан ордонд Дональд Трамп, JD Vance, Володимир Зеленский нарын хооронд ихээхэн маргаан шүүмжил дагуулсан хэвлэлийн баг хурлаас хойш нэг өрөөнд хамт сууж яриа хэлэлцээ өрнүүлж байгаа мөн л анхны тохиолдол юм. Тухайд хэвлэлийн баг хурлын үеэр JD Vance, Дональд Трамп нар Володимир Зеленскийг Дональд Трампд хүндэтгэлгүй хандсан Америк нэгдсэн улсын тусламжид талархаагүй дайныг өөрсдийн талд давуу байдлаагаар дуусгах ямар ч боломжгүй гэгчлэн хатуухан шүүмжилж байсныг иргэн сануул. Харин өчигдрийн Ромд болсон уулзалт харьцангуй эерэг уур амьсгалтай болж өнгөрсөн байна. Мөн талууд фронтын нөхцөл байдал, Дональд Трамп, Владимир Путин нарын утсаар ярих гэж байгаа тухай түүнчлэн хэрвээ яриа хэлэлцээр дахид дэвшил гарахгүй бол Орос улбаны улсын эсрэг шинэ хориг тавих хэсэг, мөн ганц зогсоох хэлэлцээр хэрэгжиж чадах хэсэг зэрэг олон асуудлаар ярилцсан байна. Үүнээс нэг өдрийн өмнө буюу өнгөрсөн бям гарагт Дональд Трамп нин даруй нөхцөлгүй ганц зогсоох асуудлаар Владимир Путинтэй утсаар ярина гэж мэдэгдэж байсан. Учир нь баасан гарагт Стамбул хотод Украины дипломатуудын хооронд 3 жил гарны дараа болсон анхны шууд яриа хэлэлцээ үр дүн тун тааруу болсон байна. Дайныг эцлэх байтугай төрөх хугацаанд гал зогсоох хэлэлцээрч байгуулагдаж чадаагүй. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар Украины талаас яаралтай ямар ч нөхцөлгүйгээр гал зогсоох саналыг хүлээн авахд бэлэн байгаа гэдгийг илэрхийлсэн. Харин Орос улбаны улсын зүгээс зөвхөн барууны улс орнуудаас Украинд очиж байгаа зэвсгийн хангамжийг зогсоосон тохиолдолд төр байлдааны ажиллагаагаа зогсоож болно гэдгийг илэрхийлсэн байна. Энэхүү санал зөвлөлтөөнтэй хэвээр хэлэлцээр дууссан тул байлдаан үргэлжилсэн байна. Гэхдээ нэм гарагийн өглөө Орос улбаны улс дайн ихсэн цагаас хойших цар хүрээгээр хамгийн томд тооцоодох хэмжээний дроны довтолгоог Украин улс руу хийсэн гэж Украины талаас мэдээллээ. Украины агаарын хүчний мэдээлж байгаагаар Орос улбаны улс нэм гарагийн өглөөний 8 цагийн байдлаар нийт 273 дрон хөөргсөн юм. Үүнээс 88-ыг нь сүнөөж 128 нь ямар нэгэн байдлаар аюул учруулаагүй чиглэлээ алдсан гэж мэдээлсэн. Уг дайралтанд Киев, Днепр, Донецк зэрэг бүс нутгууд өртсөн байна. Халдлагын дараагаар Киев хотод Обухов дүүрэгт нэг хүн амиа алдаж, 3 хүн шахацны дотор 4 настай хүүхэд байсан гэж Украины талаас мэдээлж байна. Орос улбаны улсын зүгээс хийсэн өмнөх хамгийн том дроны дайралтанд 2 дугаар сарын 23-нд буюу дайн ихснээс хойш 3 жил өнгөрсөн өдөр болсон байдаг. Тухайд дайралтанд нийт 267 дрон ашиглагдаж байсан юм. Нөгөө талд Украины агаарын хүчнийхэн ч гэсэн Орос улбаны улсын газар нутаг руу агаарын товтлогоо хийсэрэн энэ талаар Орос улбаны улсын зэвсэг хүчнээс мэдээлж байгаагаар бям гарагийн шүн болон нэм гарагийн өглөө Украин улсын 25 дроныг сүнөөсөн гэж байна. Эдгээрээс илүүтэй бас нэгэн анхааруулжтай үйл явдал байгаа нь Украины тагнуулын байгууллагын мэдээлснээр Орос улбаны улс шөнийн цагаар төв алгасагч баллистик пуужингийн сургалтын болон байлдааны туршилт хийх гэж байна гэж сэрэмжлүүлж байгаа тухай. Гэхдээ Оросын талаас энэ мэдээлэлд хариу өгөөгүй байна. Энэхүү байлдаан үргэлжилж дайны цар хүрээ хумигдах шинжгүй байгаатай холбогдуулан Дональд Трамп өөрөө Владимир Путинтэй уцаар ирж гэхдээ бүрэн хэмжээний эхийн хэлэлцээрт хүрэхээс өмнө нөхцөлгүй төр хугацааны гал зогсоох хэлэлцээр байгуулахыг шахах зорилготой байгаа юм.
Украины чухал холбоотон улсуудын нэг болох Герман улсын канцлер Фридрих Мерцийн хэлж байгаагаар Дональд Трамп өнөөдөр Владимир Путинтай утсаар ярихаас өмнө Герман, Их Британи, Франц, Польш улсын удирдагчтай хамт захин уулзалт хийхээр төлөвлөж байгаа юм. Эдгээр Европын дөрвөн улсын удирдагчид 2-7 хоногийн өмнө Украинд очиж сайн дурын эвслийн нэрэн дор 30 хоногийн галз зогсоох хураалгыг анхлан дэвшүүлж байсан юм а. Дараагийн онцлог мэдээ. За өчигдөр өнөөдөр Европын холбооныхны хувьд тун чухал өдрүүд болж байна. За учир нь Европын холбооны 3 улс тодорхойлбол Португал, Польш, Румын улсад ерөнхийлөгчийн болон парламентын гээд улсын хэмжээний томоохон сонгуулиуд нэгэн зэрэг болсон байна. Эдгээр улсуудын ард иргэд үндсэндээ ойрын 4-5 жил Европын холбоог дэмжих үү, эсвэл зайгаа барих уу гэдгийг шийдсэн сонгуулиуд болж өнгөрлөө гэж хэлж болохоор. Та бүхэн сонгуулийн үр дүн нэг бүрийг эргэн тойрондох онцлог үйл явдлуудынхаа багслаа өргөе. Улс төрийн төвийн үзэл баримтлалтай Бухарест хотын дарга Никушордан Румын улсын ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р шатанд саналыг 99%-тайгаар тоолж дуусгаад нийт саналын 54.2%-ийн саналаар ялалт байгуулах нь тодорхойллоо. Түүний гол өрсөлдөгч болох улс төрийн хэд барууны консерватив үзэл баримтлалтай Жорж Симеон сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй гэдгээ хэлсэн байна. Никушорданыг ялалт байгуулсны дараа Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский, Польш улсын ерөнхий сайд Дональд Туск, Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен зэрэг хүмүүс түүнд баяр хүргэлээ. Эммануэль Макроны хувьд Румынчууд ардчлал, хууль ёс, Европын холбоог сонглоо гэсэн бол Володимир Зеленский сонгуулийн үр дүнг түүхэн ялалт байлаа гэж тодорхойлон Румын улс цаашид ч Украин улсын чухал холбоотон улс хэвээр байхыг хэлсэн байна. Польш улсын тухайд ерөнхий сайд Дональд Тускийн дэмжлэгийг аваад байгаа Варшав хотын дарга либерал үзэл баримтлалтай Рафаэль Трашковский ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 30.8%-ийн саналыг авч арийнхаа нэр дэвшигчээс тун бага саналын зөрүүтэйгээр тэргүүлсэн байна. Рафаэль Трашковскийн араас консерватив үзэл баримтлалтай Карол Наврацкий 29.1%-ийн саналыг авч удаалсан байгаа юм. Хэрвээ энэ дүн албан ёсны дүнгээр батлагдвал 13 нэр дэвшигчийн хинэнч 50%-аас дээш санал авч чадаагүй учраас 2 дахь шатны санал хураалт 6 дугаар сарын 1-нд Рафаэль Трашковский болон Карол Наврацкийн нарын хооронд явагдах юм. Ийхүү хоёр нэр дэвшигч бараг тэнцүү санал авсан байгаа нь 2 дахь шатны санал хураалт маш ширүүн өрсөлдөөн болно гэдгийг харуулж байна. Сонгуулийн эцсийн дүн хэрхэн гарахаас Дональд Тускийн удирдах байгаа засгийн газрын цаашдын төлөвлөгөө, ялангуяа Европын холбоотой харилцаагаа доктортой байлгах хэсэг нь ихээхэн хамаарах юм. Хэрвээ Рафаэль Трашковский ялвал Дональд Тускийн засгийн газрын ажлыг урагшлуулахад нэмэртэй. Эсвэргээрээ Карол Наврацкий ялвал Польш улс Европын холбоо төдийгүй Франц, Герман зэрэг чухал холбоотон улсуудаас зайгаа барьж эхэлнэ гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Санал хураалтаас өмнө явуулсан урьдчилсан санал асуулгуудаар Трашковский, Наврацкийгоос 4-6%-аар илт давуу гарна гэсэн таамаг байсан ч гэлээ тэрээр инхүү хүлээлтээс доогуур үр дүн үзүүлсэн байгаа нь энэ юм а. Португал улсын тухайд улс төрийн хэд барууны үзэлтэй нам ялалт байгуулсан ч олонх болж чадаагүй байгаа нь засгийн газрын доктортой байдлыг алдагдуулсан хэрэг болж магадгүй байна. Тодорхойлбол сөрөг хүчний төв барууны үзэл баримтлалтай ардчилсан нийслэл 3 дахь удаага ээлжид бус парламентын сонгуульд ялалт байгуулсан ч гэлээ өрөмлөхий олох болж чадсангүй. Ерөнхий сайд Ловиш Монтенегрогийн удирдсан үгийсэл саналын 32.1%-ийг авч парламентын 230 суудлаас 86-г нь авсан байна. Харин социалист нам 23.4%, хэд барууны Чега нам 22.6%-ийн саналыг авч тус бүр 58 суудал авснаар парламент дахь 2 дахь том хүчин болж байна. Чега намын тухайд Андре Вентурагийн удирдах байгаа нам. Сүүлийн жилүүдэд ард иргэдээс авах дэмжлэг нь эрс нэмэгдснээр парламентын 3 дахь том нам болж чадсан байгаа нь энэ юм. Европын холбооны гишүүн эдгээр 3 улсын сонгуулийн дүнг ерөнхий дүр зургаар нь харвал эвслийн хэтийн төлөв байдалд харилцан өөр нөлөөлөл үзүүлэхээр байна. Тухайлбал Румын улсын ерөнхийлөгчийн сонгуульд консерватив улс төрч ялсан бол Европын зөвүүлийн дотоод хүчний тэнцвэр алдагдах байлаа. Харин Никушордан ялсан байгаа нь холбооны хувьд тун таатай үр дүн. Польш улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд либерал улс төрч тэргүүлсэн нь Европын холбооны хувьд сайн мэдээж гэлээ бага саналын зөрүүтэйгээр тэргүүлж байгаагаас харвал нөхцөл байдал яаж ширгэж болохоор байгаа юм. Харин Португал улсын парламентын сонгуулийн хувьд ард иргэдийн дунд хэд барууны үзэл баримтлалтай хүмүүс олширсан байгаа нь ийхүү сонгуулийн үр дүнгээс нь харагдаж байна. Америк нэгдсэн улсаас сонгогдсон анхны пап лам болох 14-р Лео католик шашны 267 дахь тэргүүнээр албан ёсоор өргөмжлөгдлөө. Ёслол уламжлалын дагуу Ватиканы гигэн Петрийн талбайд болсон. Ёслолд олон улсын төрийн тэргүүд, улс төрийн өндөр албан тушаалнууд оролцсон. Түүнчлэн ойролцоогоор 200,000 гаруй сүлэгтэн цугларсан. Чикаго хотод төрсэн пап ламын төрсэн газрыг гүйцэтгэх ёслолын талбайд Америк нэгдсэн улсын төвийг залсан байна. Тэрээр айл дуртай католик сүмийг дэлхийн нийтийг нэгтгэх хүчээ гэж тодорхойлж, энэ нь суртал ухуулга, эсвэл эрх мэдлэр биш, хүмүүсийн нэг нэгсэн нэрийн сэтгэл ойлголцлын үр дүнд хэрэгжинэ гэдгийг хэлсэн байна.
Нөгөөдгөө 69 настай Пап Леон олон улсын дипломат орчинд туршлагатай нэгэн. Мөн тэрээр Америк нэгдсэн улс болон Перу улсын давхар иргэншилт. Перу улсад олон 10 жил номлогчоор ажиллаж байсан хүн байна. Тэрээр айл дурынхаа үеэр дэлхийд дахиндах 1.4 тэрбум католик шашинтнуудад хандан мөргөлдөөн хүмүүлийн хямралыг далсан зогсоож инх тайвныг эрхэмлэж байгаль орчныг хамгаалахад чиглэсэн Пап Францисийн үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгийг хэлсэн. Ясуулын үеэрх онцлог үйл явдлуудыг харах юм бол яхаарахгүй маш олон улсын удирдагчид хүрэлцэн ирсэнд байгаа. Тухайлбал Америк нэгдсэн улсыг төлөөлж католик шашинтан болох дэд ерөнхийлөгч J.D. Vance, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцсон байна. Ясуулын дараа тэд Пап Леонтой гар барин мэдчилсэн байна. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мөн ясалд оролцсон. Дараа нь тэрээр Пап Леонтой гэргээ Елена Зеленскаягийн хамт тусгайлан уулзалт хийсэн байна. Бусад олон улсын төлөөлөгчдийг харах юм бол Австрали улсын ерөнхий сайдаар дахин сонгогдоод байгаа Энтони Албанезе, Канада улсын шинэхэн ерөнхий сайд Маккарни, Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Германы шинэхэн канцлер Фридрих Мерц, Итали улсын ерөнхий сайд Жоржа Мелони зэрэг хүмүүсийг дурдж байна. Данийхүү олон улсын нөлөө бүхий удирдагчид ирсэн байх үеэр ёслолын төгсгөлд Пап 14-р Лео дэлхийд дахинд өрнөж байгаа зэвсэг мөргөлдөөн дайн дажныг зогсоохыг хүссэн мэт. Тэрээр газын зурсын мөргөлдөөн Орос Украины дайны талаар дурдж хүмүүнлэгийн хямралд өртөөд байгаа бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэхийг уриалсан байна. Дараагийн онцлог мэдээ. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуул төхөж байна. Ойролцоогоор 3 7 хоног үлдсэн байна. Үүнтэй холбогдуулан гол хоёр нэр дэвшигч болох И Жимян болон Ким Ун Сун нар анхны телевизийн мэтгэлцээний хийл. Тэдний хооронд нийт 3 удаагийн мэтгэлцээ болох ба. Дашин дуртахад энэхүү сонгуул нь өнгөрсөн 4-р сард цэргийн онц байдал зарласан шийдвэрийнхээ улмаас огцорсон ерөнхийлөгч асан Юнсукёлийн орыг залгах хүнийг сонгох зорилготой болж байгаа сонгуул. Өөрөөр хэлбэл Юнсукёлыг огцруулсан байгаа нь улс төрийн томоохон докторгүй байдлыг үүсгэж улмаар 6-р сарын 3-ны өдөр ийхүү ээлжид бус сонгуул болох гэж байна. Gallup Korea агентлагийн хамгийн сүүлийн санал асуулгаар И Жимян 51% дэмжлэгтэйгээр тэргүүлж байгаа бол Ким Ун Сун 29% дэмжлэгтэйгээр хол хонь хоцорсон. Таны гарагт болсон мэтгэлцээний үеэр гол сөрөг хүчний ардчилсан намын нэр дэвшигч санал хураалтаар тэргүүлж байгаа И Жимян Хятад улсад хит найр тавьдгаа гэж өрсөлдөгчөөс ширүүн шүүмжил хүлээн авсан. Тэрээр өмнө нь Бүгд найрамдах Солонгос улс Хятад болон Тайваны маргаанд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй гэж мэдэгдэж байсан нь хамгийн их шүүмжил дагуулсан хэрэг болсон байна. Гэсэн чи Жимян гадаад бодлогоо прагматик буюу бодит үзэл байдал тулгуурлахаа онцолж Америк нэгдсэн улстай тогтоосон түншлэлдээ ганц найдаж болохгүй гэдгийг хэлсэн байна. Мөн тэрээр өмнө Солонгосын цөмийн зэвсгийг хоригдуулах хэрэгтэй. Америк нэгдсэн улс болон Японтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь чухал чиглэлээ. Хятад Оросын харилцаатай тогтоосон харилцаагаач мөн адил хэвийн авч явах шаардлагатай гэдгийг хэлсэн байна. Дотоод нийгэм эдийн засгийн асуудлуудын тухайд И Жимян Америк нэгдсэн улсын тарифын эсрэг бүгд найрамдах Солонгос улсын эрх ашигыг энэ тэргүнд тавих ёстойг онцолж, хэмэл оюун ухаанд хөрөнгө оруулах, үйлдвэрчний эвлэлийн ажилчдыг хамгаалах, 7 хоногт 4 өдөр ажиллах тогтолцоо нэвтрүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм. Дарин ардчилсан хүчний өрсөлдөгч барууны чиг баримжаатай ардын эрх намын нэр дэвшигч Ким Ун Сун эдийн засгийг өсгөхийн тулд бизнесийг дэмжих, төрийн зохицуултуудыг бууруулахыг зорж байгаа гэдгийг хэллээ. Тэрээр зохицуултыг шинжлэх тусгай агентлаг байгуулах, мөн судалгаа хөгжлийн салбарт улсын төсвийн 5%-аас дээш хэмжээний хөрөнгө оруулах амлалт өгсөн байна. Азийн 4 дахь том эдийн засаг гэгддэг Бүгд найрамдах Солонгос улс нь 2025 оны эхний улиралд экспорт болон дотоод хэрэглээ зогсон байдалд орсноос олж агшсан байна. Ихт нь Америк нэгдсэн улсын өндөр тариф болон дотоодын улс төрийн хямрал нь нэрмээс болсон гэдэг нь гарцаагүй. Үндсэн хуулийн шинжилэл болон цэргийн дэглэмийн асуудлын тухайд цааш талууд хилцэхтэй И Жимян үндсэн хуульд өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаатай 2 удаа сонгогдох боломжтой болгох, 2 шаттай сонгуулийн тогтолцоо нэвтрүүлэх зэрэг саналуудыг олон нийтийн санал асуулгаар шийдэхийг уриалсан. Одоогийн хуулиар Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч 5 жилийн хугацаатай 1 л удаа сонгогддог. Түүнчлэн тэрээр ерөнхийлөгчийн эрх мэдэлд хамаарах цэргийн хуулийн дэглэм зарлах эрхийг хязгаарлах, өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-ны өдөр цэргийн дэглэм зарласан асуудалд холбогдсон албан тушаалнуудад хариуцлага тооцох зэрэг амласан. Нэг сануулгад ерөнхийлөгч асан Юнсукёл тухайн үед төрийн эсрэг болон Өмнөд Солонгосын нөлөө бүхий хүчин нэвтэрсэн гэж үзэн цэргийн дэглэм тогтоосон ч парламентын яаралтай хуралдаанаар туслагдсан байдаг. Түүнийг хожим онц байдал зарлах үеэр парламентын гишүүдийн үйл ажиллагаанд саад учруулж, үйл ажиллагааг нь дасалдуулж, шуурхай уралдааныг дасан зогсоохыг үүрэг өгсөн гэж тухайн үед ажиллаж байсан зэрэг цагдаагийн удирдлагууд мэдээлж байсан юм а.
Бүгд найрамдах Солонгос улсын урдаа барьдаг үйлдвэрлэгч нарын нэг болох дугуй үйлдвэрлэгч Kumho Tire компани өнгөрсөн Бямгарагт Гуанчжоу хот дахь үйлдвэрт нь гарсан галын улмаас үйлдвэрлэлээ бүрэн зогсоосон байна. Компани энэ даруй үйлдвэрлэлээ сэргээн завсарлахгүй бол 80 гаруй тэрбум воны алдагдалд хүрэх талаар шинжээчид анхааруулж байна. Галын улмаас үйлдвэрийн 2 том барилгын нёгийнх нь 50-60% нь шатсан байна. Энэ нь сүүлийн 4 жил дараалан борлуулалтаараа шинэ дээд амжилт тогтоож байсан компани цаашдын ашиг орлогод ихээхэн сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Галын хохирол ноцтой гэж тодорхойлогдсон. Гал 5 дугаар сарын 17-ны өглөө 7 цагийн үед үйлдвэрийн 2 дугаар барилгын резин болон химийн бодис солих хэсэгт гарсан байна. Галыг унтраах ажил Бямгарагийн үд хүртэл үргэлжилжээ. Галын улмаас нэг ажилтан болон 2 гал сүнөөгч гэмтсэн байна. Үйлдвэрлэлийн доголдолын улмаас компани их хэмжээний алдагдал хүлээх төлөвтэй байна. Гуанчжоугийн үйлдвэрлэл компани өнгөрсөн оны нийт үйлдвэрлэлийнх нь 19.5%-ийг бүрдүүлж байсан. Хөрөнгийн шинжээчдийн тооцоогоор хэрвээ үйлдвэр яаралтай үйл ажиллагаагаа сэргээхгүй бол өдөрт 825 сая вонын алдагдал хүлээх төлөвтэй байгаа юм байна. Мөн 100 хоногийн турш хэвийн ажиллагаанд орж чадахгүй бол нийт алдагдлын хэмжээ 82.5 тэрбум вонд хүрч болзошгүй гэлээ. Kumho компани зүгээс Гуанчжоугийн үйлдвэрлэлийг Гугсан болон Хятад, Вьетнам зэрэг улсууд дахь үйлдвэрүүдэд шилжүүлэн нөхөхөөр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ гол үйлчлүүлэгчид болон Hyundai, Kia зэрэг автомашин үйлдвэрлэгч нартай нийлүүлэлтийн хуваарьт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа гэлээ. Гэвч өнгөрсөн оны эцсийн байдлаар дотоодын болон гадаадын үйлдвэрүүдийн дундаж ашиглалтын түвшин 99-с 100% та байгаагаас харахад Гуанчжоугийн үйлдвэрлэлийг бүрэн нөхөх бололцоо хязгаарлагдмал байна. 2025 онд Kumho компани олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадлаа 61.4 саяас 65 сая дугуй болтол нэмэгдүүлж, Европ болон Америк нэгдсэн улсад борлуулалтаа өргөжүүлэн 5 их найд воны шинэ борлуулалтын амжилт тогтоохоор төлөвлөж байсан. Гэвч галын улмаас энэхүү зорилтоо хойшлуулах шаардлагатай болж байгаа талаар компани удирдлагад мэдээллээ. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн хэсэгт би зарим мэдээллийг товчоор хүргэнэ. Өнгөрсөн 7 хоногт Израиль улсын зэвсэг хүчний хийсэн агаарын цохилтын үеэр Хамас бүлэглэлийн Газа хот дахь командлагч Мохаммед Синвар амиа алдсан байна. Тэрээр Хамас бүлэглэлийн өмнөх удирдагч Яхья Синварын дүү. Яхья Синвар нь мөн өнгөрсөн 10 дугаар сард Израилийн халдлагын үеэр амь үргэсэн байдаг. Мохаммед Синварыг амьд хүрсэн халдлагын үеэр тухайн газарт 16 хүн амиа алдаж 70 гаруй хүн шаргадсан талаар албаныхан мэдээллээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын ойролт орнын асуудал хариуцсан төлөөлөгч Стив Витков Ираны ураны баяжуулалтыг бүрэн зогсоохыг зорж байгааг хэллээ. Тэрээр ураны баяжуулалт нь цөмийн зэвсэг бүтээх боломжийг бий болгодог тул Америк нэгдсэн улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Үүний хариуд Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Арагчи шаардлагыг эсэргүүцэж Иран хизээш ураны баяжуулалт хийхээ болохгүй гэдгийг дахин хэлжээ. Иргэн сануулахад Иран 1970 оны цөмийн зэвсгийг үйлдвэрлүүлэх гэрээний гишүүн боловч Америк нэгдсэн улс болон Израиль улс Ираныг гэрээг зөрчиж цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг зорж байна хэмээн буруутгасаар ирсэн байдаг. Nvidia компани хятадын зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалах зорилгоор Шанхайд судалгаа үйлчийн төв байгуулахаар төлөвлөж байна. Шинээр байгуулах судалгааны төв нь хятадын хэрэглэгчдийн онцгой хэрэгцээ болон Америк нэгдсэн улсын экспортын хоригт нийцсэн техникийн шаардлагыг судлах юм. Компани гүйцэтгэх захирал Джейсон Хуан өнгөрсөн сард Шанхай их баригчтай уулзахдаа энэхүү төлөвлөгөөг хэлэлцсэн гэлээ. Япон улсын эдийн засаг 2025 оны эхний улирал жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 0.7%-аар агшиж, өнгөрсөн улирлынхаас 0.2%-аар буурсан байна. Энэ нь сүүлийн 1 жилийн хугацаанд улирал хооронд босон анхны уналтанд тооцогдож байна. Засгийн газрын тайлан мэдээг цааш харуул экспорт 2.3%-аар буурсан бол хэрэглээ доктортой хөрөнгө оруулалт 5.8%-аар өссөн байна. Японы төв банкны хувьд инфляц цалингийн өсөлтөд тулгуурлан бодлогын хөөг аажмаар нэмэгдүүлж байгаач эдийн засаг агшиж байгаатай холбогдуулан бодлогын хөөг бууруулж магадгүй байна. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.